Худалдаа хөгжлийн банк 2018 оноос хязгааргүй мөрөөдөл төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ жилийн хувьд аутизмыг таниулах сарын хүрээнд 3 дахь удаага хязгааргүй мөрөөдөл төслөө аутизмтай хүүхдүүдэд зориулан хэрэгжүүлсэн байна. Тус төслийн гол зорилго нь Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багчуудад 5 тухтай орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх, боловсралтай зөв хүн болчт өсгөхт нь бодит дэмжлэг үзүүлэх явдал юм а. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд аутизмтай хүүхдүүдэд зориулсан мэдрэхэн өрөөг ирж бүрэн тогтжуулж өглөө. Тус сургалтын өрөөг тогтжуулснаар хүүхдүүд тоглоог 5 тухтай орчинд суралцаж, үйл хөдлөл харилцааны хувьд хөгжихөөс гадна нийгмийн харилцаанд ороход чухал ач холбогдолтой юм а. Аутизмтай хүүхэд ямар байдлаар яаж тоглоул ингээд одоо илүү ийм нийгмийн харилцаанд нээлттэй болж сайжрахын хөгжихийн энд нь зориулсан ийм стандартын өрөөг бид нэр ингээд тогтжуулаад бүх одоо ийм доторх тоглоом тэг хэрэгслүүдийг ингээд англи улсаас захиалж өгөөд энэ удаагийнхаа төслийг хэрэгжүүлж байна. За ингэснээрээ бид нар яг ингээд аутизмтай хүүхдэд зориулсан хязгааргүй мөрөөдөл төслөө 24 оноос хойш ингээд үргэлжлүүлээ 3 дахь удаага. За нийтдээ бол ингээд 2018 оноос хойш бид нийт 60 сургууль цэцэрлэгийн ингээд 200 мянга гаруй хүүхдэд энэ хязгааргүй мөрөөдөл төслөө ингээд хэрэгжүүлээд байна. Худалдаа хөгжлийн банк манай үйл ажиллагааг дэмжиж хүүхдэд ээлтэй аутизмтай хүүхдтэй ажиллах бүлгийн одоо ажлын өрөөг одоо тогтжуулж өгсөн. Мөн манай төвийг зорин ирж байгаа хүүхдүүдэд бас хэрэгцээ шаардлагатай байгаа танин мэдгүй чадварыг сайжруулах, өдөр тутмын хөгжүүлэх үйлчилгээнд хэрэгцээ шаардлагатай байгаа ном хэрэглэх түүнийг бас ингээ хандвилж агаад хамт олонныхаа зүгээс бол манай төвийг зорж ирдэг хүүхдүүдийнхаа зүгээс одоо талархснаа илэрхийлье. Худалдаа хөгжлийн банк цаашид хүүхэд бүр тэгш боломжоор хангагдаж, тэгш орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэх ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.